ажиллаач гэсэн юм ярьж байгаа. За мэдээж энэ бол яг нэг зар сурталчилгааны хэлбэр. Тэгэхээр та ч гэсэн өөрийгөө сурчлахгүй бол тэг ажилд орох гэж байгаа өөрийгөө сурчлахгүй за яг хөтэ намайг сонгоод аавны эзгээ хүлээж суух бол өөрөө бол биш. Яадаг ч байсан ажлын байран дээр орох гэж байгаа эхлээд бол өөрчлөлтөнд орж байгаа учраас өөрийгөө айгүй сайхан зүгээр сурчлах хэрэгтэй болж байгаа. За тийм болохоор ийм хэлбэрүүд байна тий. Одоо жишээлбэл McDonald's-ийн реклам байна тий. Гарцыг ингээ ашиглаад ингээ хийж энэ бол маш хүнд хүрч байгаа. Өдөр болгоны нүгээр явна гэхдээ энэ бол маш хямдхан зардаг байхгүй. За цагных байна жишээлбэл та яг ийм байдлаар санамсаргүй байдлаар л ажил олгогчдод өөрийгөө зүгээр таниулах гэдэг ийм хэлбэр явагдаж байгаа. За өөрөө дэлхийн нийтийн хандлага гэх юм бол тийм хүний үеийн хандлага өөрөө хаашаа яваад байгаа юм бэ гэхээр ер нь бол таныг одоо хаанаас ингэж хайж болох гэдэг юм бэ гэхээр хуучин бол онлайн байсан. Одоо бол сошиал нэтворк дээр илүү таныг хайдаг болсон. Яагаад гэж юм гэхээр байгууллага болгон чадварлаг хүний үзээрээ өнөөдөр өрсөлддөг зах зээлийн нийгэмд ирсэн байна л да. Тэгэхээр би сайн ажилтнтай байх юм бол манай компани сайн байна, тэр хэмжээгээр их ашиг орлого олно гэдэг ойлголт яг энэ компани эзэдийн хувьд байгаа учраас илүү сайн үнийг ажилд авах гэдэг. Хуучин бол нэг онлайн байгууллагын вебсайтн дээр ажлынхаа зарыг тавьчаад анкетыг бүглэх. Ингээд нээлттэй орчоод хин анкет бүглэхин хүлээгээл сууж идэг үе байсан. За тэнцэн нь болохоор за нэг 30-40 хүн ч юм анкет бүглээ дотроос хамгийн сайн сонгон шалгаруулаа авдаг байсан. Одоо бол тэр 30-40 хүн дотроос сонгон шалгаруулахаас илүүтэйгээр би ер нь айгүй хамгийн зах зээлд хамгийн мундагийн л авъя. Манай компани тэгжээс мундаг болно гэж бодож байгаа учраас яг нөгөө нэг сошиал нэтворкоор юм өөрийнхөө таньдаг